Тэгэхээр энийг үзгээд орж ирсэн чамд маш их баярлалаа. Тэгэхээр би хайр дурлал гэдэг зүйлд үнэхээр бууж өглөө. Үнэхээр миний зүйл биш юм байна. Яг одоо цагт бол зүгээр л хүн болгон магадгүй хитрхи юмсыг хөнгөнөр хүлээж авдаг болсон байж магадгүй. Миний ажигласнаар бол яг ингээд тэр хүнийг ойлгоё, таны мэдий гэхээсээ илүүтэй энэ хүнтэй ингээд болохгүй бол дараа нь дахиад өөр хин нэгнтэй уулзвал болооч гэдэг юм уу. Яг нэг чин сэтгэлээсээ тэр хүнийг таньж мэдээд ингээд ингийн гэсэн нэг тийм сэтгэл эсвэл оролдох байхгүй болцсон юм шиг санагдаж байна. Тийм болохоор зүгээр л би үнэхээр тэр хүнийг таньж мэдээ. Үнэхээр энэ одоо хайр дурлал үерхэл гэдэг байгаа зүйлийг тийм хөнгөнөр биш хүн дээр яг нэг юм чухал нухацтайгаар авч үздэг болохоор одоо үед үнэхээр яг нэг юм одоо лав биш юм байна да гэсэн ерөнхийдөө бол дүнэлтэнд хүрээд би үнэхээр бууж өгч байна. Хид хид удаа ингээд оролдож үзлээ. Ялангуяа тэр нэг тоглоом байна. Би тэр тоглоомыг үнэхээр тоглохыг хүсэхгүй байна. Намайг угаасаа бити оруулаарай, би орохчгүй те. Тэр ямар тоглоом бай гэхээр за нэг хүн ингээд таалагдаад ингээд харцаж үзээд таньж мэдээ гэж бодлоо гэж ботход те. Яг нэгнийхээ ингээд эгог тижээгээл ингээд эгогоороо нэгэндээ хандаал за над руу бичих юм бол би тэдэмэрүүдийн дараа бичнэ. Ингийн болвол би ингэн гэл. Яагаад яг үнэхээр тийм тоглоом тоглолтгийг би үнэхээр ойлгохгүй байна. Зүгээр л гоё байж болдоггүй юм уу? Зүгээр л ингээл гоё тэр хүнийг үнэхээр гоё таньж мэдхийн төлөө үнэхээр ингээд эгогоо буулгаад доошлуулад тэ дуртай зүйлсийн талаар ярилцаад чиний сонирхол юу вэ? Би энэ дуртай хоёлаа ингэж үцхүү тэр талаар тэр сэдвээр нь ярилцдаг ч юм уу? Үнэхээр гоё ингээд чин сэтгэлээсээ нэгэндээ тэгж гоё хандаад нэний таних мэдхийн төлөө тэгж үнэхээр хичээж яагаад болохгүй? Яагаад заавал тэр тоглоомыг тоглоод идгийг би үнэхээр ойлгодоггүй. Миний хувьд ч гэсэндээ надад ямар нэгэн хүн таалагдлаа тэр хүнийг би таньж мэдмээр байлаа гэж бодоход тэр хүнтэй харьцаад юм уу бичээд үзлээ гэж бодоход өөдөөс яг л тэр тоглоомыг тоглох гээд эхлэнгууд миний сонирхол зүгээр л буурчдаг бүр үнэхээр за чи энэ тоглоомыг тогломоор байгаа юм байна би ойлголоо. Гэхдээ би бол үнэхээр тогломооргүй байна уучлаарай. Тэгэл би ерөөдөө бол тэр хүнийг гих сэтгэл ч юм уу сонирхол тэр чигтээ буураад би зүгээр л тэр чигт нь хайчдаг. Тэгэл угаасаа амьдралд ихэнхдээ асуудал хэцүү зүйлс маш олон байдаг. Тэр дунд яг нэг тийм аз жаргалтай мөчүүдл гэж байгаа шүү дээ. Амьдрал тэр чигээр аз жаргалтай биш, аз жаргалтай мөчүүдл гэж байгаа. Яагаад тэр мөчүүдээ гоё ингээд аз жаргалтайгаар хуваалцаад хэцүү зүйл байх юм бол зүгээр л нэгнийхээ мөрийг түшээд гоё тэр сэтгэлийг нь ойлгож хуваалцаад хамт халуун кофе уугаад ингээд ярилцаад нэгэндээ чин сэтгэлээсээ байж хандаж болохгүй гэж. Магадгүй одоо үед зүгээр миний энэ ярьж байгаа энэ хүсэж байгаа зүйл хитрхи тийм их зүйл хүсэж байгаа ч юм уу тийм өндөрт гарчсан зүйл юм уу би бол тэрийг үнэхээр сайн мэдэхгүй байна. Тэгээ ерөөдөө миний анзаарснаар надад ч гэсэн нэг сул тал байдаг. Тэр нь юу гэхээр хүн болгоны хайрын хил гэж байдаг шүү дээ. Тэр нь ондоо байдаг. Би өөрийгөө анзаархнаа хэрвээ би нэг хүнд үнэхээр татагтаад үнэхээр сайн боллоо гэж бодоход би аль болох цагийг ерөнхийдөө хамт өнгөрөөхийг хүсдэг. Аль болох ерөнхийдөө хамт цагийг өнгөрүүлээд тэр хүнийг гоё байлгахын төлөө аягүй хичээдэг юм байна л та. Тэгээ ерөнхийдөө бол ингээд цаг зав байхгүй байсан ч мөнгө байхгүй байсан ч ерөнхийдөө бол яаж цаг зав гаргах уу, яаж мөнгө олоод ингээд хамтдаа гоё цагийг өнгөрөх үү, гоё дурсамж бүтээх үү, гоё тэр хүнийг баярлуулах уу гэж ерөнхийдөө аягүй хичээдэг байгаа байхгүй юу. Тэгээд хүн болгоны мэдээж хайрын хил эсвэл тэрийг ойлгож хүлээж авах нь өөр учраас зарим нэгэн хүнд нь эсвэл дарамт болоод ч юм уу эсвэл ингээд ядаргаатай санагдах тохиолдол ч гэсэндээ байгаа. Мэдээж миний буруу эсвэл тэр хүний буруу гэдэг ах зүйл энд байхгүй. Тэгэл ерөөдөө бол цогцлон таараагүй л байна гэсэн үг байх. Тэгэхээр миний хувьд бол хайр дурлал ч юм уу тэр гоё үерхэл гэдэг бол одоо үед үнэхээр ховорж гэх юм уу үнэтэй зүйл шиг санагдаж байна. Үнэхээр хүн болгон хүсээд авч чадахгүй зүйл те. Тэр тоглоомыг тоглохгүйгээр үнэхээр гоё хоорондоо нэгнийгээ таньж мэдээ гэсэн тэр зүйл үнэхээр ховорцсон юм шиг санагдаж байна. Нилээн л эготой, нилээн л ерөнхийдөө бол юмсыг хөнгөнөр хараад имерхүүл байдлаар ерөнхийдөө бол явж явах шиг байна л та. Тийм болохоор зүгээр би цаашдаа тэгж өөртөө ингэж худлагаасаа итгүүлж юм уу худлаа зүйлд найдаж болчих واخ гэсэн итгэл найдар худлагаасаа тээж тэр зүйлдээ айгүй их шархалхахыг үнэхээр хүсэхгүй байна. Тийм болохоор магадгүй хэзээ нэгэн цагт ингээд үнэхээр таарах тэр хүнтэйгээ уулзах багт гэхдээ тэр хүртэл ерөнхийдөө бол зүгээр л бууж өгмөр санагдаж байна. Зүгээр л бууж өглөө. Тэгэл ерөнхийдөө бол
зүгээр л иймэрхүү бодол аюух төрдөг болсон байна өөрийгөө анзаархад. Надад үнэхээр нэг хүн таалагдлаа гэж бодоход тэ магадгүй бит хоёр таарч магадгүй. Тэр хүний сонирхол, миний сонирхол цангааш тэ бит хоёр үнэхээр гоё таарад үнэхээр ингээд явандаа бит хоёрын үнэхээр харилцаа гоё болж магадгүй юм байна да гэсэн ерөөд бол зүүн совин ч юм уу ингээд бодол төрлөө гэж бодоход зүгээр л оролдохгүй зүгээр ингээд орхидог гэх юм уу анханасаа яг тиймэрхүү бодол орж ирсэн ч за тий энэ зүгээр л бодол илгүүдээ энэ зүгээр л мэдрэмж илгүүдээ үнэхээр тэгээд таарч гэсэн баталгаа байхгүй штэ гээл ерөнхийдөө бол танилцах боломж байсан ч юм уу миний хичнээн сонирхлыг татсан ч гэсэндээ зүгээр л тэр жигтэн орхиод тэгэл ерөнхийдөө бол явдаг болсон байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж сайхан хайрч гэдэг юм уу сайхан үерхэл байгаа. Гэхдээ одоо үед бол магадгүй хүн болгон тохиолдож олдохгүй байх гэж бодож байна. Үнэхээр ховор үнцэнтэй зүйл болчихсон. Миний хувьд бол үнэхээр хайр дурлал гэдэг зүйлд одоогоор бол үнэхээр бууж өглөө.